Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн Халиун байна. 9 Эрдэнэ байна. За өнөөдрийнхөө дугаараар бид амьтдын 50 номоосоо Хилэн хар туужийг ярихад бэлэн болоод байна. За энэхүү тууж маань болохоор адууны амьдралаар дамжуулан хүмүүнлэг сэтгэл, байгальтай, амьтдтай харилцах гүнзгий утга агуулгыг өгүүлдэг. За тэгвэл энэхүү номынхаа зохиолч асан төрүүлж ярих гэж бодлоо. Энэхүү номын зохиолч нь Анна Исвил байгаа. Английн зохиолч. Хилэн хар сонгодог зохиолоороо алтартай болсон ийм зохиолч байгаа. Энэ ном нь 1877 онд хэвлэгдсэн зохиол. За тэгвэл энэхүү номыг сонгон унших шалтгаан нь юу байсан нэ? Энэхүү ном нь ингээд бага насныхан зориулсан юм мэт боловч ингээд бүх насныхан зориулсан тийм зохиол байгаа. Тэгэхээр ер нь бол сайн зохиол. Номын үйл явдал дөрүүдийн тухай ярилцээд ах уу? Хилэн хар морнид унаг насаас нь ахуулаад идэр залуу насаа тэгээд туулж өнгөрөөсөн эзэдтэй учирсан тийм саад бэрхшээлийн талаар өгүүлдэг ном. За Хилэн хар адуу маань тэгвэл ямар зан чанартай, одоо ямар хөө сэтгэл хөдлөлтэй морь байсан юм бэ? Хилэн хар маань аливаа үнэнч, шудраг, тууштай тийм морь байсан. Тэгвэл тэр нь манай уншигчдад болон чамд ямар сэтгэл төрүүлсэн бэ? Надад бол гүн сэтгэл төрүүлсэн. Одоо миний бодлоор бол одоо сайн тууштай хүн бол маш хичээнгүй мундаг хүн гэж бодогдож байна. Морь ч гэсэн яг тийм үнэн шудраг морь. Тэгвэл түрүүний асуултанд хариулахдаа хэлсэн шүү дээ. Ингээд олон эзэдүүдийн гар дамжсан гэд. Тэгвэл Хилэн харын ингээд эзэдүүдийн аашсан болон түүгээр одоо ингээд Хилэн хар маань хэрхэн өөрчлөгдсөн бэ? Тэдний хандлага ямар байсан бэ? Сайн эзэнтэй уулзрахад морь маань ажиргалтай амар амгалан байсан бол муу эзэнтэй уулзрахад муу эзэн түүнээс ашиг хонжоол харж үйлчлэжсэн. За тийм учраас одоо ер нь бол хүмүүсийн хандлагаас амьтдын эрх хамаардаг гэж ойлгож болно. Одоо монголчуудын маань одоо бэлэг тэмдэг болсон амьтан бол одоо адуу идэг штэ. Монголчуудын хувьд маань сэтгэл татна тий хамгийн их хүндэлж хайрладаг, бидний хиймэрл ундааг авч явдаг амьтан гэж ирдэг. Тэгвэл энэ амьтантай одоо ингээ харилцаагийн номон дээр маань бас өгүүлж өгж байгаа бах. Бид нар ч одоо ингээд одоо орон даяар дэлхийд даяар шаад тэгээд манай монголчууд ч гэсэн ингээ нүүдэлчин аж ахуйтай байхаа ер нь болж гин те. Хүн болгон өмнө нь ингээл 5 охшуудаа амьдралын хэрэгцээгээр ойр байгаал, амьттай хайрлаад, халамжлаад тэгээд ингээд шүтлэгтэй одоо ингээд харилцан бэлэгдэлтэй өсч байдаг байсан бол одоо нөгөөнийг сууршаад ирэхээрээ амьтдаасаа холдоод тэгээд 5 охшин малаа ялангуяа адууга тийм хайрлах тэхгүй ч гэх юм уу тэр нь жоохноос одоо хүүхдүүдэд ер нь сууха болцсон байгаа ах гэж би бодож байна. Одоо ер нь бол 5 ушин малныг бол хүүхдүүд 1 хектар гадарлахаа бүр болцсон байлээ. Тэгэхээр одооноос ер нь бол иймхүү 5 ушин малныхаа тухай ном, судрыг илүү төгөөмөл унших юм бол мэдлэгтэй болж чадна гэж бодож байна. Номоор дамжуулан бид нэр өдөр тутмын амьдралдаа үзүүлж чадахгүй хайр инэрлийг ч юм уу тийм ээ. Тиймэрхүү одоо ёс заншлаа хүртэл номоос авч болох нь шүү дээ. За тэгвэл энэ Хилэн хар адууны маань амьдралын түүхээр бидэнд яг юу ойлгуулах гэсэн юм бэ? Ямар сургамж авсан бэ? Тэр тухайгаа бидэнд хуваалцаач. Одоо Хилэн хар маань сайн эзэнтэй уулзраад ингээд айгүй амар амгалан 50 мэдрэмж эрхчлөө ингээд мэдэрч байгаа байхгүй юу? Харин муу эзэнтэй уулзрахад бол сэтгэл зүйн доройтол шаналлд орж одоо бие боход болон сэтгэлийн гүн хямралд орж байгаа. За тэгээд энийг нь харсан хатагтай Sweet гээд нэг дүр гардаг байхгүй юу? Тэнийг хараад тэгээ сулж явуулдаг. Хатагтай Sweet маань болохоор сайн эзэн гэсэн юм байна тий. Тэгвэл одоо ингээд муу эзэдүүдийн гараар одоо ингээд зовоод шаналаад байгаа гэдгсэн шүү дээ. Ер нь тэрийг номон дээр хэрхэн өгүүлдэг юм бол ер нь яг яаж хандахаараа амьтдад ингээд адуунд маань муугаар нөлөөлсөн юм болоо. За одоо зохиолын дунд маань ингээд тээврийн жолоочд гарч байгаа байхгүй юу? Тээврийн жолоочд түүний ингээд морин тэрэгний ачаагаар ингээд хүлж явж байгаа байхгүй юу? Юм зөөлгөж байгаа. Энийг харах юм бол ингээд түүнээс ингээд ашиг хонжоол яг өөртөө харж байгаа байхгүй юу? Амьтанд хайрлах биш, харин хоол ундыг хорьсон. Хамгийн харин зохиолын маань төгсгөл хэсэгт ингээд гэр бүлтэй таардаг. Ажиргалтай гэр бүлтэй таарад тэрнтэй ингээд амар амгалнаар ингээд зохиол маань дуустдаг. Тэгэхээр энэ нь бол адуу маань сайзан тавьчихад баярлдаг, харин муу эзтэй уулзрахад сэтгэлд
ханддаг л гэсэн. Тэгвэл энэ үйл явдлууд маань одоо нийгмийн хандлагын талаар яг хүмүүст ямар мессеж өгч ийн вэ? За нийгмийн хандлагын талаар бол одоо хүн ингээд амьтанд хандах хандлага маань ингээд өөрчлөгдөхгүй бол ингээд амьтдыг яг л тэгэл өөрийнхөө зоргоор л ингээд байлгаж байна гэж бодд юм шиг байлээ. Тийм. Тэгэхээр үнэхээр амьтанд хандлах хандлагаа өөрчлөөд эерэг хайрлах энэрх талаас нь харж хандах юм бол амьтдаа илүү хайрлана. Тэгвэл бид энэ номыг уншсанараа ч гэсэн тийм ээ энэрнгүү сэтгэл ганц амьтныг хайрлаа зогсохгүй бас хүмүүжил ёс суртахуунтай болох нь шүү дээ. За одоо ингээд муу эцдийн гарт ингээд хилэн хар маань ороод зов зүрдэрчсэн бол ингээд сайн эцдүүдийн гарт ороод ингээд сэтгэл намраад арай амар амгалан болсон гэсэндээ. За тэгвэл энэ маань хүмүүсийн зөөлөн сэтгэл зан чанар одоо энэрхүүтэй хэрхэн холбогдож байгаа гэж бодож байна. Сайдтын маань энэрхүү зан нь болохоор ингээд амьтдад эргээр нөлөөлөөд ажиргалтай амар тайван байхад нь тусалж дэмжиж чадах гэж бодож байна. За тэгвэл орчин үед энэ номоос бид нэр амьтдын эрхийг хамгаалах, амьтдаа хайрлах талаар хэрхэн суралцаж болно гэж бодож байна. Чи энэ номоос өөрөө юу суралцсан бэ? За би энэ номноос болохоор ингээд амьтныг хайрлах, хандах хандлага маань илүү өөрчлөгдсөн. За миний хандах хандлагаас амьтны маань ингээд амьдрал илүү нөлөөлдөг юм байна гэдгийг би ухаарч чадсан ном. Бид нар ер нь ингэж амьтдыг хайрлаж, инэрч тийм ээ хамтдаа өсч тойронж харилцсан одоо ингээд нөлөөлөлтөй байх нь бидний амьдралд ямар ач холбогдолтой гэж бодож байна чи? За бидний амьдралд бол ингээд бид нар бол бүгдээрээ л байгалийн амьтад. За тийм учраас ингээд амьтдыг хайрлаж хамт ингээд энэ нэг дэлхий дээр амьдарч байгаа амьтад нь хамтдаа амьдарч, хамтдаа хайрлаж байх ёстой. Нийл хүн л ганцхан дэлхий дээр амьдардаг хэмээн гэж бодох үзэл бодлоо авч юу л илүү зүгээр. Одоо энэ хилэн харыг уншиж байгаа хавцад нь штэ хамгийн их ингээд чам сэтгэл үлдээсэн ой санаан чинь ингэж тод үлдсэн хэсэг нь юу байв? Зохиолын ихэнх хэсэгт гардаг хилэн харын маань ээж нь хүүдээ ингэж хэлдэг байхгүй юу? За сайн морь байна гэдэг нь мундаг чадaltaй морийг хэлэхгүй маа. Сайн морь байна гэдэг нь үнэнч тууштай хичээнгөө морийг хэлдэг юм аа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ бол бас хүн дээр жишээ авах юм бол сайн хүн байна гэдэг нь болохоор бүх зүйлийг чаддаг хүн биш. Харин түүний оронд хичээнгөө тууштай тийм хүнийг хэлнэ гэж бодсон. Тэгэхээр бид нар хилэн харыг заавал адуу биш те хүнээр төлөөлүүлээд ойлгож болох нь шүү дээ. Нэрээ дашин дуулгахад бид нар дараагийн 50 номын жагсаалтаа байгаль экологийн чиглэлээр гарах гэж байгаа тул хэрвээ та санал ирүүлэхээ хүсвэл номын ертөнц Facebook нээлттэй групп хуудасны сэтгэл хэсэгт хандаарай. Чам санал энэ байгаль экологийн одоо байгальтайгаар хэрхэн зөв харьцах, байгаль эрх талаар ингээд мэдээлэл өгсөн ном өмнө уншижсэн үү? За уншижсэн гэх юм бол одоо миний мэдих одоо хөшин чон үлсэн гэд байгаа. За энэндээ болохоор одоо чон гих сүрлэг амтан маань ингээд уул хаттайгаа ингээд хэрхэн холбогддог талаар гардаг. Хөшин чон үлсэн ч бас манай амьтдын тухай 50 ном жагсаалтч гэсэн байгаа шүү дээ. Тийм ээ. За тэрийг нь хүүхдүүд маань ч гэсэн уралдаанд оролдохдоо мэдсэн баха гэж найдаж байна. Одоо хилэн хар түүхийг ямар насны хүүхэд уншвал зүгээр вэ? Ер нь аль ч насныхан зориулсан гэж бодож гинөө. Чи одоо ямар хүмүүс зөвлөмөр энэ номыг уншаасай гэж. Энийг зохиолч маань нэг удаа ингэ хэлсэн байдаг. Энэ зохиол маань хүүхдийн мэт боловч бүх насныхан зориулсан тийм агуулгатай гэж өөрөө хэлсэн байдаг. Тэгэхээр ер нь бол гаднаас нь харах юм бол ингээд морины тухай байгаа боловч ингээд амьтныг хайрлах, инрэх тухай гардаг. Бүх насныхан зориулсан тийм ном байна. Тэгвэл хүн болох багасаа хөлөг болох унганаасаа гэж өгдөг шүү дээ. Тиймээс номыг ер нь бол хүүхдтэй эцэг эхчүүд маань хамт суугаад ярьж өгөөд аль болох багаас нь уншуулж дасгах тусмаа хүүхэд номон дуртай болдог байх тийм ээ. Илүү хүмүүжил суудаг, ёс суртахуунтай амьтдыг хайрладаг болох байхаа гэж найдаж байна. За сүүлийн асуулт маань энэ зохиол таны амьтдын талаарх бодол санааг хэрхэн өөрчилсөн бэ? Одоо танд амьтныг хайрлах сэтгэл зүй тийм ээ амьтдын талаарх одоо нөлөөлөл байсан уу? За энэ номыг уншихаас өмнө өөрийн мдээгүй зүйлийг мэдэх ч юм уу тий. Миний надаас гарах энэ хандлага маань ингээд амьтдад нөлөөлт юм байх шүү гэх хандлага төрсөн. За тэгээд одоо миний ингээд одоо амьтдыг хайрлах инрэх сэтгэл маань ингээд
илүү нэмэгдсэн. Ийм юм биш үү? Ингэмээр юм биш үү гэсэн зүйлүүд маш ном дээр маш намайг гаргаж ирсэн. Тэгээд зарим нэг ойлгох хэсэг байсан. Чи амтнд хийжээдэг үү? Аха. Тийм үү? Ямар амтнд хий? Нохотой. Мм. Тийм хөрхөө харахаар ингээд яалцгүй ингээд яг л ингээд надын дүүшээ санагдаад байдаг. Нохот хийжээдэг гэхээр ер нь л амтныг хайрлах сэтгэл зүй байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Би бүр нохоогоо миний дүү гэдэг дууддаг. Яаль хэдийн ингээд манай гэр бүлийн гишүүн болчихсон. Тий. Аль хэдийн ингээд амбулийнхаа тоог ингээд гишүүнтэйгээ нохоотойхоо тоонтой ингээд оруулж явдаг тийм. Нэрийн нэг мэдээлэл дуулах гээд манай клубын зүгээс орон даяар ерөнхий боловсролын бүх сургуулиудад номын клубтэй болгох одоо аюу өрнүүлж байгаа юм билэ. Вау. Мөн өөрсдийнхөө клуб ч гэсэн шинээр гишүүн хэлсүүлж байгаа. Хэрвээ та нар үүнд сонирхолтой байх юм бол доорх дугаараар бидэнтэй холбогдоорой. Яг доороо шүү. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Баяртай.